Эрчим хүчний зохицуулах хороо үзүүлж байна. Эрчим хүчийг хэрхэн хэмнэх вэ? Эрчим хүч амьдралын чухал хэрэгцээний нэг зүйл бөгөөд одоогийн нөхцөлд эрчим хүчгүйгээр амьдралаа төсөөлхийн аргагүй. Гэвч энэхүү чухал зүйл болох эрчим хүчийг хэрхэн яаж хэмнэх тухай мэдээлэл бидэнд хомс байдаг. Эрчим хүчийг хэмнэхэд нэгдүгээр эрчим хүч гэдэг бидний өдөр бүр хэрэгэлдэг талах утасны нэгжтэй ижил үн цэнтэй бүтээгдэхүүн гэдгийг ухамсарлах, мөн хэмнэж болдог, амьдралын дадал зуршил болгож болдог гэдгийг ойлгуулах. Жишээ нь ашиглахгүй хэрэглэхгүй байгаа үедээ цахилгаан хэрэгслийн унтрааж хэвших. Хоёрдугаар А зэрэглэлийн шошготой бүтээгдэхүүнийг аль болох сонгох. Цахилгаан хэрэгсэл бүр өөрийн гэсэн эрчим хүчний зарцуулалттай байдаг учраас та цахилгаан хэрэгсэл худалдан авах гэж байгаа бол эрчим хүчний хэрэглээний шошгыг харж эрчим хүчинд хэмнэлттэй тоног төхөөрөмж сонгох. Эрчим хүчийг ухаалаг зохистой хэрэглэх нь өөрөх гэр, албан байгууллагын зардал, төсвөө хэмнэж байгаа бөгөөд цаашлаад улс орон, дэлхийн дахины эдийн засаг, байгальд, экологид үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм а. Эрчим хүчээ хэмнэцгээе.